Тэгэхээр өнөөдрөөс чуулганы нэгдсэн уралдаан дээр гишүүдийн бас шүүмжлээдсэн асуудал нь за энэ хуулийг дагалдаж орж ирж байгаа хуулийн дээр Монгол банк одоо зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэсэн энэ чухал заалтыг аваа ачглаа гэж шүүмжлээдсэн. Та энэ дээр бол маш эсрэг байр суурьтай байсан шүү дээ. Тийм гишүүд бол хоёр талын байр суурьтай бол зарим гишүүд бол энийг бас шүүмжилж байгаа, зарим ч дэмжиж байгаа. За тэгэхээр яг зээлийн бид нар дэмжиж шүүмжилж байгаа гишүүдийг би буруутгахгүй байна. Санаа зорилго нь бол биднийх бол нэг юм байна. Нэг энэ зээлийн хүү өндөр байна гэдэг бүгд санал нийлж байгаа. Энэ зээлийн хүүг одоо тогтмол бууруулах ёстой гэдэг дээр бүгд одоо санаа зовж байгаа. Засгийн газар дээр улсын их хурлч дээр. Энэний одоо эсрэг байсуртай хинч байхгүй. Харин ямар арга замаар явах ёстой, ямар хэлбэрээр явах ёстой, энэ бодлогын арга хэмжээнүүд нь юу байх ёстой гэдэг дээр л одоо бид нар саналаа оролдуулж шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн одоо банкны нэмэлт өөрчлөлт орж ирсэн үндсэн том агуулга хуулийн дотор бол энэ талаар бол өгч байхгүй. Харин дагсан хуулийн дээр нь одоо банк хуулийн этгээд мөнгө хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг уртаа нэртэй хууль байдаг. Энэ хуулийн дээр төв банк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн ийм ганц өгүүлбэр орж ирсэн юм л да. Тэгэхээр энэ хэлбэр мэн буруу юм аа. Одоо ард олон нийтийн одоо ийм маш өндөр хүлээлттэй зээлийн хүүг буулгах ёстой гэсэн ийм шаардлага, ийм одоо хүлээлтийг ганц өгүүлбэрээр бид очих хуурж болохгүй шүү дээ. Хуурж болохгүй. Монголын ард түмж энийг сайн ойлгох шүү дээ. Ингэж хэрвээ ингэж болдгийм бол энэ нь алхныхаа нүнийг, махныхаа үнийг, гурилынхаа үнийг дүлэнд авчираад бүгдээрээ дэд хязгаарыг тогтоочилдаг бүгд. Хэрвээ тийм амархан юм бол энэ 30 жилийн хуралд юу хийж ирсэн. Өн докторч болох хөтөлбөр. Тэгэхээр энэ чинь өөрөө энэ төв банк өөрөө ингэж захиргааллын арга хэмжээгээр ингэж санхүүгийн суур өртгийг дэд хязгаарыг тогтоохоор ямарч боломжгүй асуудал л да. За энийг би тайлбарлахад оролдъё л да. Одоо тэгэхээр энэ удаа одоо манай энэ зээлийн хүү нь яаж бүтцнөөрөө яаж ирдэг юм бэ гэхээр за зээлийн хүү тогтоохын тулд хадгаламжийн хүү гэхлээр байх хэрэгтэй тийм ээ. Хадгаламжийн хүү чинь суур зардал нь. За энэ дээр банк өөрийнхөө одоо үйл ажиллагааны зардал ашигла нэмээд ингэ явдаг. За тэгвэл өнөөдөр одоо хадгаламжийн хүү нэг дундаж хадгаламжийн хүү 13 орчим байна. Зээлийн хүүгийн дундаж хэмжээ бол 18-аас 20% таа байгаа юм. Тэгэхээр хадгаламжийн энэ суур энэ зардлын хүү маань яагаад ийм байна вэ гэхээр манад өнөөдөр инфляц 8% таа байна. Хэрвээ цаашид инфляцийн өсөлт одоо эрчимжих ийм эрсдэл ажиглагдах юм бол хадгаламжийн хүү доош буух ямар ч боломж байхгүй. Тийм ч учраас одоо төв банкны бодлогын хүү 11% дээр маш өндөр ингээд байж шít. Тэгэхээр энэ суур өртүүдийг буулгахын тулд манай эдийн засаг маань өөрөө их доктортой инфляц маань одоо ядаж 5-аас доош 1% тоон дээр доктортой байх хэрэгтэй. Жилийн дотор гэхэд л одоо 1% инфляцтай байсан энэ хэмжээ маань одоо 8 болчихлоо шít. 8% ингээд савлцж идэг. Нэг өдөр одоо 15 болцсон баг шít. Нэг өдөр бүр 0 заримдаа бүр хасах болж ирсэн шít. Эдийн засаг өөрөө юм докторгүй ийм савлгаатай байгаа ийм үед ийм эрсдлийн менежмент хийж байгаа ард иргэдийн мөнгө хадгаламжийг банкн дээрээ одоо байрлуулад хамгийн одоо эрсдлүү ашигтайгаар өөчтөгөө байршуулах хэвээр банкирууд чинь энэ эрсдлийг тооцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ 30 жил бид нэр зах зээлийн эдийн засгийн нийгэмд ороод өнөөдрийн бий болгосон эдийн засгийн нийгмийн маань өнөөдрийн одоо санхүүгийн суур өртөнд юм болчиход байгаа юм. Тэр суур өртөг, суур эрсдлээ бид нэр одоо эмчлэх тэр юмаа бид нар барьж авах хэрэгтэй байхгүй тодорхойлж барьж авах. Тэгэхгүй одоо ингээд нэг өгүүлбэр тавьчаад ингээд олон нийтийг хуурж байгаа юм шиг одоо төв банкд энийг бууруулах хэрэгтэй гэдэг ингээд гэж болохгүй байхгүй. Нөө зах зээлийн зарчим. Тэр улсын хурл эдийн засаг маань одоо энэ засгийн газар маань одоо энэ манай эдийн засгийг ингээд эрсдэлд оруулаад байгаа гол зүйлүүд маань юу вэ? Манай гадаад өрийн менежмент байна. Одоо хамгийн түрүүнд бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй байна. Ард олон нийтийн ард түмнийхээ мөнгөн хуримтлалыг нь одоо бий болгох, тэрийг нь дэмжих, ядуурлыг бууруулах, ажилгүйдийг бууруулах, төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлэгийг сайжруулах, тэгээ гадаад худалдаагаа илүү одоо ашигтай болгох. Ийм том макро зохицуултуудаа бид нар барьж авч тэрнтэйг нь ноцолдох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд эднийг бид нарыг сайн хийж одоо төлбөрийн тэнцлээ одоо сайжруулж чадах юм бол зээлийн хүү аяндаа өөрөө буурах, мөнгөний бодлогын одоо зөөлрүүлсэн ийм бодлогын хэв шинжиндээ орох, ийм одоо эдийн засгийн суурь боломжуудаа бид нар засчиж тэгээд тэрний дараа бол зээлийн хүү аяндаа буурах. Өөрөөр хэлбэл макро эдийн засгаа л илүү сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Дээрээс нь за бас нэг өөр ойлголт байна. Энэ зээлийн хит өндөр хүү. Бүр ингээд нөгөө энэ энтэй улаан төрөнд тэмцэх ёстой. Бод биш. Одоо богино хугацаанд одоо хүү олох, хит өндөр ашиг олох, мөнгө угаах зорилготой ийм одоо хүлэлтүүдийг бол төрөл анхаарал тавьж энийг бол даруй зогсоох хэрэгтэй. Тухайлбал одоо өдрийн зээлүүд байна те. Одоо бүр цагаар зүйлдээ олж эхэлж байгаа шээ те. Өдрийн 10% зээл гэдэг чинь бол энэ чинь байж болохгүй өндөр зээлийн хүү байхгүй. Тэгэхээр энийг бол төрөөс харин зохицуултыг энийг бол одоо ийм хар захыг зогсоох хэрэгтэй. Энэ дээр бол төр бол хатуу зохицуултуудыг хийх шаардлагатай. Тэгэхээр банкны зээлийн хүү гэдэг нь өөрөө бол их усүр нь маш тодорхой шүү дээ тий. Ард иргэдийнхээ одоо мөнгө хадгаламж, мөнгөн хуримтлал дээр
хүү төлж байгаа. За тэр нь бол мэдээж одоо инфляциас давж байж ард иргэдэд ашигтай байна тийм ээ. Энэ төлж байгаа хүн дээрээ л одоо банкуд одоо энэ дээр санхүүгийн зуучлал хийж одоо зайлыг хүүг тогтоож байна. Энэ дээр банкуудын буруу байхгүй байхгүй. Банкны буруу гэж байхгүй. Тэр инфляцийг өндөр байлгаад байгаа. Бид макро эдийн засгийн зохицуултыг хийж чадахгүй байгаа бидний буруу. Тэгэхээр том дүр зургаар нь харах хэрэгтэй байна. За дараагийн асуудал бол энд өнөөдрөөс нь хөндөгдсөн чухал асуудал бол арилжааны банкуд охин компани байгуулахгүй гэдэг юм хууль эрхцэн зохицуултыг бүрдүүлж өглөө л дээ. Тэгэхээр өмнө магадгүй одоо охин компани байгуулчихсан одоо банкуд яах юм бол цаашдаа яах юм бол энд ямар зохицуулт байгаа юм бол та энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл. Тийм. Тэгэхээр энэ охин компани зохицуулт бол 2010 онд орсон өөрчлөлтөөр орж ирсэн. Тухайн үед одоо эдийн засгийн хямралтай үед хөрөнгөний зах зээл мөн таг зогсчлоо. Тийм учраас одоо нийт хөрөнгүүд ингээ байршаад байгаа банкнаас одоо хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд одоо хөрөнгөний зах зээл рүү явуулъя гэдэг ийм зорилгоор орж ирж ирсэн. За 8 жил боллоо, туршигдлаа. За сайн зүйлж байна. Бас мөн банкны эрсдэл учруулж байгаа зүйлүүд байгаа учраас за ер нь банк доороо охин компани байх юм шаардлагагүй юм байна гэдэг энэ удаагийн хуулиар энийг нь бол хязгаарлаж байгаа. Бүрэн хязгаарлаж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгэнт одоо банкуд дээр байгаа юм охин компани байгуулчихсан. За тэрүүгээр санхүүгийн үйлчлэгээ явуулдаг, кастодианы үйлчлэгээ явуулдаг, даатгалын зуучлал явуулдаг ингээд тогтцсон ингээд бизнесийн загварууд бол байгаа. Тийм сайн явж байгаа. Тэгэхээр эднэрийг бас нэг өдөр ингээд тас хаачиж болохгүй. Энэ бол бизнесийн нэвдэн банкны үнс энийг ч одоо буруулах юм эрсдэлтэй. Тийм учраас тодорхой энэ дэр бол бүтэн бизнесийн нэг жилийн цикл хугацаа өгж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны 12 сарын 31-нд гэхэд энэ ажиллагаа бүрэн зогсоогоод хэрвээ банкуд цаашид одоо яг нөгөө харилцагчийн одоо хөрөнгөн дээр менежмент хийхгүй тийм шууд хөрөнгөтэй харьцахгүй бусад одоо эрсдэлгүй үйл ажиллагаа болох одоо санхүүгийн зуучлалын санхүүгийн зөвлөгөөний үйлчилгээ, кастодион, даатгалын зуучлал гэдэг банкны ямар ч эрсдэлгүй ийм зүйлүүдийг гэвэл санхүүгийн зохицуулах хорооноос одоо нэмэлт зөвшөөрөл аваад ийм үйл ажиллагаагаа хийж болно гэж. Гагцгүй одоо хамгийн одоо одны төрөнд хоригдсон зүйл бол харилцагчийнхаа захиалгаар одоо хөрөнгө оруулалт хийхийг бол энэ тэргүүнд хязгаарласан байна.